Игчин гэдэг ах маань ийм 3 төрлийн чихэр авч өгөөд тэгээд би ингээд челленж хийхээр тэгсэн. Нэгдүгээр нь ийм пороротой, хоёр дахь нь ийм одоомортой, гурав дахь нь болохоор ийм мадартай юм байна. Одоо эхлээд би хамгийн дуртай болохоор пороротойгоо эхэлнэ. Би кремийг барьж авлаа. Одоо энийг ихтэй ийм одыг барьж авлаа. Одоо энэ филтертайгаа ихтэй. Ханаа ингэ авахгүй. Энэ ногоон ингэ барьж авсан. Гоё юм байна. Одоо энэ порородоо 10-аас 9-ийг өглөө. Энэ одоомортой 10-аас 10-ийг өглөө. Энэ мадартай 10-аас 8. За энэ одооморондоо 10-аас 9-ийг өгсөн. Яагаад вэ гэвэл тийм зөөлхөн гоё сахтайсан болохоор өгсөн. Энэ порородоо болохоор 10-аас 10-ыг өгсөн. Тийм болохоор энэ поророгийнхоо энэнд ногоо олонтой, мандаринтай, гүзээлцгэнтэй гэдэг ийм 3 төрөл байсан болохоор ингээд эндээ 10-аас 10-ыг өгч байгаа шүү. Одоо энэ матар. Энэ бол ёстой хатуу гоё эсэглэн гоё ясан болохоор 10-аас 7-ыг өглөө. Хатаг зурагтай болохоор би 10-аас 9-ыг өгсөн байгаа. Ингээд би одоо гаран дээр наа. Одоо би наалаа. Ахад хайж. Яаж болох. Нэг бид нар хийжсэн яаж болдог вэ? За энийг ингээд яаж наахаа мэдэхгүй байна. Гэтэ анх нааж исэн болохоор би олцсон энийг. Хараа би наац. Хараа ийм болохоор би 10-аас 9-ийг өгсөн. Bye. Би дараагийн бичлэгтээ хийнэ. Bye. Бэлтэй.